За хамт уулзч та бүхэндээ баярлалаа. Нэг сэдвээр нэвтрүүлгийн өнөөдрийн ээлжид дугаар эхлэж байна. За тамхины ялтын тухай хууль улсын их хурлаар за хилц хэсгийг нь бол хилцээ дэмжчихсэн байгаа. За энэ өрөөндөө бид таахнаас тал талуудын байр суурьдыг студидд урьж оролцуулж бас хүргэсээр байгаа. За энэ хуультай холбоотойгоор ер нь талууд ямар байр суурьтай юм бэ гэдэг талаар та бүхэнд мэдээлэл өгөхөд нэг нүдэд бас зочдоо урьлаа. Зочдоо танилцуулсан байрны баруун гал талаас хүний их хэмж Эрхэн баяр. За мөн стандарт хэмжил 100 газрын ахлах мэргэжилтэн Пүрэв дулган за мөн зурчлаа өөрчлөлийн хөтөлбөрийн тэргүүн цогтооч нар манай студид ажиллаж байна. Урьдчилан таахан баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр би цогтоочроос эхлээд асуумаар байна. Ер нь яг энэ хуультай холбоотойгоор за одоо ямар ч хил зэсгийн дэмжижлээ хилцээ цаашаа явах бах. Хоёр тал гарчаад байгаа юм шиг үзэж ерөнхийдөө ойлголт байгаатай л да. Яг энэ хуульд орж байгаагаа л авууштай за бас нөгөө талд анхааруулжтай заалтууд нь юу байна? За тамхины хэлтийн тухай хуулийн үзэл баримтлал нь өөрөө өнөөдөр Монгол улсад байгаа тамхиталтын түвшинг буулгах, тамхиталтай холбоотой эрүүл мэндийн зардлыг буулгах, нас оролтыг буулгах юм үндсэн зорилготой байдаг. За өнөөдөр хилцэгдэж байгаа хилцэгдэхээр дэмжигдсэн энэ тамхины хэлтийн тухай хууль нь ерөнхийдөө хүүхэд хамгаалалт тал руугаа яригдж байна. Хүүхэд хамгааллын тухай ярих нь өөрөө авууштай зан чанар мөн боловч энэ одоо өнөөдөр эрсдэлд ороод байгаа энэ олон тамхи татж байгаа хүмүүсийн хэрэглээ хэрхэн бууруулах юм бэ гэдэг асуудал энэ дээр огт дурддаг байгаа. Тамхинаас хэрхэн салгах вэ? Тамхиталтыг яаж буулгах вэ гэдэг аргачлал нь өөрөө хит одоо зөвхөн хүүхэд хамгаал гэдэг тал руугаа яваад борлуулалт худалдаа хүмүүсийн сонголт за тэр хоруу чанарыг буулгасан байдал зэргийг огт одоо ерөөхдөө орхидуулсан байдалтай байгаа нь манай хөтөлбөрийн зүгээс миний зүгээс ерөөхдөө шүүмжлэлтэй хандж байгаа. Би өөрийн бас хөтөлбөрийнхөө хүрээнд энэ тал дээр одоо шүүмжлэлээ хэлдэг. За мөн улсын хурлын гишүүд болон шийдвэр гаргагч нар руу төслөө одоо юу гэдгийг тайлбараа явуулдаг. Тэгэхээр энэ тал дээр бол ямар нэгэн байдлаар бид одоо ингэчлээ тэгчлээ гэдэг хариу ирээгүй байна. Мэдээж энэ ажлын хэсэг нь байгуулагдсан байна. За ингээд дараагийн төвшөндөө яриагтаад явах бах. Энэ дотор бол хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналуд бол бий. За үүний нэг нь тодорхойлт гэдэг зүйл байна. Яг энэ тамхин бүтээгдэхүүн гэдэг тодорхойлтыг тэр чигт нь агуулгаар нь өөрчилж байгаа асуудал байгаа. За дээрээс нь татврын асуудал байна. Яг татврыг яг ямархуу нөхцөлтэйгээр яг ямар зарчмын хүрээнд те тогтоож байгаа гэдэг нь тодорхойгүй байгаад байна. За тэгээд дээрээс нь энэ агуулмжийн асуудлууд байна. Худалдааны асуудлууд гэх юм маш олон зарчмын зөрүүтэй саналуд байгаа. Энийг ингээд хэдүүлээ цаашдаа явуулъя. За ер нь тамхи бол одоо сүүлийн үед хэдэн төрөлж ямар ч төрөлж байгаад байгаа юм. Ер нь бол нийтлэгээрээ бол эрүүл мэндийн тортой гэдэг нь бүгд мэдээд байгаа. Гэхдээ яг бодиттой судалгаа гэдэг юм үзэгчдэд айгүй тийм дутмаг байгаад байна. Энэ дээр яг манад хийж байгаа дотоодын судалгаа ер нь юу байдгийг олон улсад яг хийгдээд тэр нь хүлээн зөвшөөрөгдсөн судалгааг үл ер нь юу байна? За юуны төрөнд эхлээд хэдүүлээ яг нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. За тэрний эхлээд тамхин төрлийн бүтээгдэхүүн маш олон байгаа. За тэрийг тамхин төрлийн бүтээгдэхүүнийг тухайн хүн хэрэглүүлэх гээд байгаа шалтгаануудын үндсэн дээр бол никотин. За никотин өөрөө хүнд дофамин буюу жаргалын даврын хэрэглэсэн үед ялгарл төрөөд дахин хэрэглэх ингээд мэдрэмж төрнө. За тэгвэл тухайн никотин агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж явах үед дагалдэрж ирж байгаа хортой бодисууд гэдэг нэг асуулт байдаг. За манай Монгол улсад яг ямар тамхин төрлийн бүтээгдэхүүн яг ямар нөлөө үзүүлээд байдаг талаар харамсалтайгаар сайн судалгаа одоогоор хэвлэгдэг байгаа. За олон улсад яаж авч үздэг вэ гэхэлэр яг энэ эрүүл мэндэд учруулах хор хөнөөл буюу түрүү нэг онцгой албан татвар гэж ярьсан шүү дээ. Онцгой албан татварын хүрээнд гол зорилго нь юу юм гэхэлэр тухайн хортой бодисын хүний биед үзүүлж байгаа нөлөөллөөс нь шалтгаалаад татвар тавьдаг. Гол зорилго нь өндөр үнийн дарамтаар ямар нэгэн донтуулах бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах зорилготой. За эндээ яаж авч үздэг вэ гэхэлэр тухайн бүтээгдэхүүний биед үзүүлж байгаа хор хөнөөлөөр нь ангилж үзнэ. За тэр нь янжуур тамхи. За янжуур тамхи өөрөө никотин агуулгаас гадна шаталт үүснэ. Шаталт үүсчих явцад ийм наалтамхай ийм хар хөр өнгөтэй бодис үүснэ. Энийг бид нэр бох гэж нэрлэдэг тамхины. За энэ өөрөө маш олон төрлийн хавдрын үүсгэх шалтгаан болдог. За дээрээс нь утаа орж ирж байгаа. Тэр нь одоо тусуу шатсан үрс хүчлийн хийж яриад байдаг. Тэгээ бид нар утаа орж ирж байгаа. Эдгээр нь өөрөө хүний биед үзүүлж байгаа нөлөөлөл нь асар өндөр. За дараа нь тамхин төрлийн одоо бусад бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа. За үнэр амт оруулсан ч юм уу, бусад ингээд тамхин төрлийн никотин агуулсан одоо наалт ч юм уу те. Эдгээр бодисууд ингэж орж ирж байгаа. Тэгэхээр эдгээр бодисуудыг хоёр тусдаа ангилаад тэрэндээ тааруулж татврын бодлого тавьж байгаа. Нэг гэсэндээ хүнд би үзүүлэх нөлөөллөөр. За дараагийн нэг буруу ойлголт байдаг. Манайхаа адилтах гэж үзээд байдаг. Яг адилхан хортой гэж.
яг хортойгийн хувьд хүнд бид үзүүлж байгаа хор хөнөөл байна уу? Байна. Гэхдээ яг адилхан нь үгүй. Энэ хоёр шал ондоо гэдэг. Тэгэхээр энэ хоёрын хорийн зэргээс нь хамаарат ингээд энэ дээр бол асар их судалгаанууд байгаа дэлхий дээр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаа нэг жишээ. За дээрэс нь яг энэ тамхиталтыг бууруулж байгаа орнуудын жишээ. За дээрэс нь өндөр импакт фактор бүхий буюу одоо өндөр одоо ийм итгэл үзүүлэх чадамж нь маш өндөр гэлчих юм уу? Тийм судалгаанууд дээр маш их судалгаанууд байдаг. Тэгээд бас нэг чухал зүйл нь юу вэ гэхээр тамхиталт бол өвчин. Дондох эмгэг байхгүй юу? За тэгэнгүүт тэр дондох эмгэгтэй хүн манайх дээр архич бай, тамхич бай, хар тамхич бай. Дондох эмгэгтэй хүн тэр зүйлээсээ гарахын тулд эмчилгээ хэрэгтэй. За тэгэнгүүт манайх зөвхөн сэтгэл зүйн асуудал яриад байдаг. Та зөвхөн мундаг чадна гарна гэдэг. Жишээ нэгсэндээ хавдар туссан хүнд бол бид нар эмчилгээ хийхгүйгээр та мундаг шүү гэж хэлсээр байгаад эдгэн гэсэн ойлголт тахгүй. Тэгэхээр энэ донтолт дээр эмчилгээ хэрэгтэй гэдэг нэг дараагийн ойлголт. За гурав дахь ойлголт нь юу гэхээр тухайн бүтээгдэхүүн дээр хэр зэрэг хортой бодис агуулж ийн вэ гэдэг нэг асуудал орж ирдэг. Энэ магадгүй стандарт руу орж ирэх байх. Манай дээр нэг ойлголт явлаа. Попкорн уушиг үсгдэг, Evoli гэдэг өвчин үсгдэг гэд нийт ингээд ийм одоо электрон тамхи үсгэж ийн гэж ярьдаг шүү дээ. Тэгмүүд Evoli гэдэг нь одоо Ebola-г вирустэй зөөрлөж үзэгдэг ч юм уу хит хөндрүүлдэг юм асуудлууд гарч ирдэг. Тэгэд Evoli гэдэг нь электрон вейпэс шалтгаалan уушиг гэмтэж байгаа гэдэг үгний товчлол. Нөгөөдг нь попкорн уушиг гэдэг нь дээр үед Америкт попкорны үйлдвэр дээр ингээд ийм амт оруулах зорилготойгоор ацетил гэдэг бодис хийгээд тэр нь ууршаад уурших замаараа нөгөө үйлдвэрийн ажилчдын уушиг гинтэгээдсэн учраас попкорн уушиг гэдэг нэршил гарч ирсэн байна. Дөнгөд вейпэн дээр жишээ нь зарим анх үйлдвэрлэж эхэлж байхад амт оруулах зорилгоор энэ бодисыг хийдэг байсан. Энэ нь ихэнх үедээ энэ өвчнийг үүсгэж исэн бол одоо бол одоо чинь FDA ч юм уу American Food Drug Administration бусад байгууллагуудаас энэ бодисууд нь авцсан. Гэх мэтчлэн бид нар нөгөө нэг юм адилтгахтаа буруу адилтгаад, ялгахтаа буруу ялгаад, татвар тавихтаа буруу тавиад ингээд ийм асуудал үүсээд байгаа нь өөрөө яг тамхиталтыг бууруулах гэдэг байна уу гэдэг дээр надад бас жоохон эргэлзээ төрүүлээд байгаа гэж хэлэх юм уу. Тэгэхээр өнөөдөр яг энэ тамхитай холбоотой манад мөрдөгдөж байгаа стандартууд юу байгаа? Зүгээр зарим хүний хэлж байгаагаар наач ямар ч зохицуулалт хүчтэй гэдэг юм ярих юм лээ. За бүгд өдрийн мэнд хүргэе. За Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа нийтдээ тамхитай холбоотой 36 стандарт байгаа. Үүний 28 стандарт нь бол олон улсын стандартуудыг бид нэр орчуулад үндэсний стандарт болгоод одоо нутагшуулаад хэрэгжилж байгаа гэсэн үг. За эдгээр стандартын гол одоо нэг агуулга нь юу вэ гэхээр лабораторид хэрэглэх стандартууд гэсэн үг. Одоо сайн ярьсан те эрүүл мэндэд хортой бодисууд нь ямар хэмжээтэй байгаа гэдгийг нь судлах зорилттой одоо энэ лабораторид хэрэглэдэг шинжилгээний аргын стандартууд байна. За үндэсний стандарт гэх юм бол навчин тамхи, тамхины түүхийд гэх мэтчлэн нэг ургамлын гаралтай тамхитай холбоотой стандартууд бол ерөнхийдөө байгаа. За эдгээр стандартыг бол яг эрүүл мэндийн ам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн амтуудтай одоо хамтраад 2013 онд бол бид нар одоо жишээлх юм бол бид нар өргөн хэрэглээд байгаа янз бүр тамхиныхаа стандартыг шинжилсэн. Тэрнээс хойш одоо дараа 12 3 жил болсон. Тэгэхээр ер нь бол шинжлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Стандартуудын шаардлага бол ерөөсөө бид нар 2024 онд энэ 36 стандарт дээр үзлэг хийгээд үзэхэд бол ихэнх нь одоо шаардлага хангахгүй болсон байна гэж төвлөлт гарсан байгаа. Тэгэхээр одоо жишээ бидний хэрэгжилж байгаа одоо нэгсэн жилийн тамхинууд дотор яг стандартыг хангаж байгаа гэдээ тэргээд хэлэх боломж юу байдаг юм уу? Эсвэл бүгд хуучирчихсан учраас одоо тодорхойлох боломжгүй болчиход байна. Ерөнхийдөө стандартын агуулга нь болохоор яг бид нар бас анх удаага ингээд зарим стандартыг боловсруулж байгаа шүү дээ. Тэгэхээр бас алдаа дутагдал эргэж харах алдаатай энэ төр гаргасан стандартууд бол ер нь бол байгаа. Гэхдээ яг юу нь болохгүй байна гэхэлэр одоо бидний тавьж байгаа шаардлагын одоо жишээлбэл янз бүр тамхины уртын хэмжээ, сор хэсгийн нөгөө нэг тийм шүүлтүрийн хэмжээ энэ төр гэдэг. Яг энэ хэмжээ чи өөрөө яг бидний нөгөө нэг зорилтод эрүүл мэндэд тавьж байгаа шаардлагад нийт чинүүгүй юу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч одоо ач холбогдолгүй шаардлагагүй зүйлүүдийг стандартчилсан байна. Тэгэхээр бид нар одоо гол хорт хий бодисных нь те агуулгаж байгаа химийн бодисных нь агуулгын хэмжээнүүдийг нь бид нар яг ямар байвал одоо те стандартаар одлуулж зөвшөөрсөн байдгийг гэдгийг нь яг одоо тодорхойлох хэрэгтэй. Ингээхийн тулд биднэрт бол чанарын дэд бүтц буюу одоо стандартчлал хэмжил зүй мөн лабораторийн асуудал, баталгаажуулалтын асуудал гэдэг цогц одоо дэд бүтцийг бид нэр хөгжүүлэх шаардлагатай байна гэсэн үг. Тэгэхээр манай Монгол улсад бол лабораторийн хүч
хүчин чадлын хувьд бол хангалтгүй байна. Тэгэхээр бид нар бол судалгаа хийгдэг байна л гэсэн үг шүү дээ. Лаборатори байхгүй байна гэдэг чинь судалгаа дутуу байна л гэсэн үг. Одоо электротемх гэдэг зүйл ерөөс ямар ч стандарт ч хуульч энэ асуудлын тусагдсан зүйл байхгүй. Ийм учраас юм чөлөөтэй ингээ байгаад байна гэдэг. Таасаа тодорхойлт гэдэг нэг хуулийн гол агуулгууд одоо тэндээс эхлээд доошоо задраа явж байгаа шүү дээ. Тэр тодорхойлтын дээр хэлэхээр гол юмнууд нь юу байгаа? Хинт ямар буруу ойлголт өгөх гэдэг. За тамхины хэлтийн суурь конвенцийг нийтдээ 183-аас ойрхон баталсан байдаг. Энэ суурь конвенц дээр тамхин бүтээгдэхүүн гэдэг тодорхойлт байдаг. Энийг одоо мөрдөгдөж байгаа тамхины хэлтийн хуулийн дээр Монгол улс орчуулад хэрэгжилж байгаа. За энэ хуулийг энэ тодорхойлтыг бол тэр чигт нь одоо утга агуулгын хүрээнд өргөтгөхөд бүх никотин агуулсан бүтээгдэхүүнийг тамхи гэж үзнэ гэдэг ийм авцалдаагүй зүйл явж байгаа юм. Энэ бол маш буруу зүйл, буруу жишг явагдана гэсэн үг. Өнөөдөр тамхины хэлтийн хуулийн дээр 17 ширхэг утаа гэдэг үг байдаг. Энэ утаа гэдэг бүх үгнүүдийг авч хаяад бүгдийг нь тамхин бүтээгдэхүүн гинэ гэж үзнэ гэдэг нь өөрөө нэгдүгээр суурь конвенцээр зөрчиж байгаа хэрэг болж байгаа. За энэ дотор ямар бүтээгдэхүүн байгаа вэ гэхээр янжуур тамхинаас гадна халаадаг, цахилгаан, за зуудаг, наадаг гэх мэтлэн бох гэх мэтлэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүнээ гэж авч үзчихвэл бусад улсуудын жишгээс бид нар хол зөрүүтэй хэтэрхий янжуур тамхитай адилдах гэж чичирсэн ийм байдал үүсгэж байгаа. Тэгэхээр энийг мэргэжлийн байгууллагууд болон энэ хууль санаачилж байгаа хүмүүс маань зөвтгөж тайлбарлаж байгааг би харсан. Энэ яагаад ч зөвтгөгдөх боломж байхгүй. Энэ бол би шулуухан хэлэхэд худлаа ярьж байгаа асуудал юм а. Хэрвээ одоо энэ тамхиталтыг буулгаж байгаа энэ улсуудын жишгийг харж үзэх юм бол за тэр тусмаа энэ цахилгаан тамхиг хуульчилсан улсуудыг харж үзэх юм бол тамхин бүтээгдэхүүн гэж юу вэ гэдэг нэг тодорхойлолт. Цахилгаан тамхин бүтээгдэхүүн гэж юу вэ гэдэг нэг тодорхойлт явчих. За өнөөдрийн тэр хуулийн дээрх бүр ноцтой асуудал нь юу гэхээр тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл буюу никотин агуулгаагүй цахилгаан хэрэгслүүд дээр татвар ногдуулж байгаа асуудал байна. Татвар ногдуулахдаа онцгой албан татвар, нөөт, гайл гээд маш өндөр үнэтэй татваруудыг жил бүр өсөх шатлалаар тодорхойлж байгаа. Ингээд ирэх юм бол янжуур тамхи болон цахилгаан тамхины хоёр үнийн зөрүү гэдэг өөрөө тэнгэр газар шиг ялгаатай болно. Олон улсад одоо хориглолоо гэдэг зүйлийг яриад байгаа. За яг үннийг хэлэхэд нөгөө талд нь хориглоогүй зөвшөөрсөн бүр 2-3 дахин илүү улсууд байна. За өнөөдрийн байдлаар 43 улс хориглосон байгаа бах. За яг 82 улс бол зөвшөөрсөн байгаа бах. Нийтдээ нэг 130 орчим улс ерөөхдөө хуульчилсан гэсэн үг. За энэ хуульчилсан улсуудын бүх хуулийг би өөрөө бол татж аваад уншаад судалсан байгаа. Энэ дээр нэг зүйл нь тодорхой байгаа нь аль ч улс тамхин бүтээгдэхүүн гэж юу гэдэг тодорхойлтыг өөрчлөг байгаамаа. Ингээд янжуур тамхи, цахилгаан тамхи гэдэг хоёр бүтээгдэхүүний одоо систем те аргачлал нь шал өөр, хуруу чанарын шал өөр байхад адилтгаж авч үзнэ гэдэг маань энэ өөрөө тамхин одоо янжуур тамхи буюу утаа тамхиг ерөөхдөө хаацалж байгаа л нэг хэлбэр юм а гэж би харж байгаа. Жишээ нь ингэжсэн л да одоо шинэ амж юм гişүн. Одоо яг тэр ажлын хэсгийн боловсруулсан байгаа төслөөр хэрвээ яваад ингэх юм бол тэр тодорхой хугацааны дээр 14 гэж би санаад тэр 20 арай өрөхгүй байсан хуваар тамхиталд буурнаа. Тэгээд ийм эрг үрдэгүүд гарна гэдэг. Та бүхний харж байгаагаар одоо яг тэр төслөөр явах юм бол тийм одоо хэрэглээ буурах хэмжээнд төр зүрэг харагдаж байна уу? Яагаад 14% гэснийг би сайн мэдэхгүй байна. За мэдээж тамхины татвар онцгой албан татварыг нэмэгдүүлсний одоо тамхин бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүн дээр онцгой албан татвар нэмэгдүүлснээр тодорхой хэмжээнд тамхиталд буурах нь бол өөрөө бас байж болох асуудал мөн. Гэхдээ нөгөө талдаа хууль бус бүтээгдэхүүн хэд хатуу бодлогын үндсэн дээр үүсэх эрсдэл өөрөө үүсдэг. Үүнийг гайл хяналтын газар, стандартын газар өөрөө хангаж ажиллах үүрэгтэй. Гэхдээ манай Монгол улсын хувьд шүүмжлэлтэй хандаад уучлаарай. Яг энэ зүйл дээр бид нар тийм хараа хяналт сайтай ус мөн үгүй бол биш. За дээрэс нь манай Монгол улсад энэ тамхин бүтээгдэхүүн янжуур тамхи төр тусмаа те одоо түрүүн өөрөө хэлж байгаагаар 20 мянган орчим болох гэдэг нэг ярьж байна. Хэрвээ тэх юм бол урд хойд хоёр хөрш маань ямархан үнэтэй байх вэ гэдэг статистик тооцоолол нь байгаа юм. Хэрвээ энэ хоёр улсаас манайх давуу үнэтэй болоод ирэх юм бол энэ одоо хүмүүсийн хэрэглээг ганцаарл зөөх асуудал үүснэ. Өнөөдөр хуурамч арх алтан бүлгийн хэлээр орж ирлээ гэж ярьж байна тийм ээ. Яг энэ асуудал ерөөсөө л өндрийг авна гэсэн үг. Дээрээс нь хямдхан бүтээгдэхүүн энэ дээр хүмүүсийн хэрэглээг энэ бол хаалцтайгаа холбогдож ярьж байгаа. Татвар нэмэх нь зөв байх ёстой. Гэхдээ энэ бүс нутгийн хэмжээгээ бид нар дагах хэрэгтэй. Янжуур тамхин дээр хит өндөр татвар тавих. Эсвэл цахилгаан тамхин дээр хит өндөр татвар тавих нь далд эдийн засгийг үүсгэх нь гарцаагүй зүйл муу юм а гэдэг олон улсын жишээ байна. Тэр цэцмаа Европын холбоо, Нидерланд,
Унгар, за Австрали гих мэтлэн улсууд дээр хатуу бодлогын хүрээнд одоо даалт эдийн засгаа дийлж чадхаа болчиход. Эргээд хуулийг харах хэмжээнд хүрчээд байгаа юм асуудлууд байгаа. Тэгэхээр эдгээр хоригдсон учраас бид нар дагаа хоригдчихъя гэдэг зүйлийг ярихаас илүүтэйгээр энэ зөв зохицуулаад тамхиталтын түвшнээ буулгаж байгаа улсуудын бид нар жишээг харах хэрэгтэй. Америк нэгдсэн улс, Англи, Шинэ Зеланд, Швед гэх мэтлэн өндөр хөгжилтэй улсууд тамхиталтын түвшин нь сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ өрчөж. Тэр тусмаа Америк нэгдсэн улсад хүүхдийн хэрэглээ янжуур тамхин дээр, цахилгаан тамхин дээр аль алин дээр нь буурсан. Янжуур тамхин дээр 1.3% байна, цахилгаан тамхин дээр 2.1% байна. Энэ сүүлийн 5 жилийн түүхэнд хамгийн одоо бага үзүүлэлт болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэгээр юу ч хэлэх гээд байна вэ гэхээр зохицуулт хийх нь өөрөө зөв, стандарт тогтоох нь зөв. Гэхдээ энэ бол зах зээлийн зарчмаар хүмүүсийн хэрэглээг өдөөхгүй байх боломжууд байна. Энэ дээр нь одоо хяналт тавих одоо яг зөв зохицуулт хийж өгсөн ийм тохиолдлуудыг бид нар судлах хэрэгтэй болохоос шууд хоригдж байгаа шиг амархан шийдэл байхгүй. Энэ 126 гишүүнийг бид нар шууд одоо ингээл хориглоод хаагаад өгөө гэж сонгоогүй л байлтай. Тэгэхээр энэ дээр хүмүүсийн нэгдүгээрт эрх ашигын одоо сонголтын асуудлыг хөндөж байна. За хүүхдэд хамгаалах нь зөв боловч хүүхдийг хэрхэн үр дүнтэй зөв хамгаалах вэ гэдэг нь эцэг эхийн өөрсдийнх нь асуудал байдаг. Өнөөдөр тэр тусмаа тамхин бүтээгдэхүүн янжуур тамхин бол хүний гений удмын одоо генд одоо нөлөөлдөг зүйл. Тамхичин одоо эцгээс тамхи одоо дараагийн одоо хүүхэд нь тамхи татах эрсдэл нөрөө нэмэгдэж идэг. Энэ асуудлыг бид нэр ерөнхийдөө ингэж утгаар нь цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Өнөөдрийн өргөн барьсан хуулийг харах юм бол маш дутуу боловсруулагдсан хэд нэг талыг барьсан ийм хууль байгаа. 2021 онд энд хууль бичигдсэн байгаа. Энэ 2021 оноос хойших одоо 5-4 жилийн хугацаанд яг л ижилхэн хуулийн төсөл явж байгаа. Энэ дээр номин чимэг гишүүний хувьд амт өнөр хориглох гэдэг асуудлыг нэмсэн бах. Бусдаар бол бүгд ижилхэн явж байгаа л гэж хэлбэр. Өнөөдөр яг за та бүхэн ингээд стандарт 36 байгаа маань тэр нь 28 нь олон улсынхаа. Гэтэ бид нар ингээд яг шалгах ихээр бас техник технологи ийм байна гэдэг чинь. Яг өнөөдөр тамхиг хариуцж байгаа яг газар гэхээр ер нь тодорхой газар нь аль нь юм бэ? Чи нэг олон газар ингээд нэг хяналт тавих гээд дунд нь альчгүй үлдээд байгаа юм шүү гэдэг нэг юм даа. Тийм. Яг тамхины нэлтийн тухай хуулиараа бол ургамлын гаралтай тамхин бүтээгдэхүүнийг бол нэг тусгай зөвшөөрөл олгодгоор хүн сүд аж ахуй хөнгөлдөр яам хариуцж байгаа. Эрүүл мэндтэй холбоотой хорт байцтай эрүүл мэндэнд зураг анхааруулга гэх мэтчлийн асуудлыг нь бол эрүүл мэндийн яам хариуцаад ингэ явж байгаа. Гэхдээ яг энэ салбар дундын одоо юунаас болоод бол энэ асуудал бол яг хяналт тавих асуудал нь бол одоо ерөөхдөө бол замбрааг болцсон байгаа л гэж үзэж байгаа. Бид нар бол зөвхөн стандарт баримтчиг техникийн зохицуултыг нь бол гаргах үүрэгтэй. Тэгээ хяналт тавих үүрэггүй. Учираас энэ асуудлыг бол миний одоо хариуцж байгаа мэргэжилтний хувьд бол хяналтын тогтолцоо сул байна. Ингээд салбар донд хаягдчаад байна л гэж харж байна. Хавдар гэдэг нэг зүйл чи манайчтай дандаа дээгүүр яваад байгаа. За эртээ би бас яг энэ номчиг бишөөр бусад албаны хүнтэй орсон хилцүүлгийг хөтөлсөн. Тэгэхэд бол нэг 5-аас 10 жил чимээгүй явж байгаа л тэгэл нэг 10 жилийн дараа ихэд бол наад хавдар гэдэг зүйлч бол тодорхой. Үүнд бол аль нэг тэр гэж онцлохгүйгээр тамхи гэдэг энэ нийт утгаар нь хэлэх юм бол нөлөөлж байгаа нөлөөлөл маш өндрөө гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа байхгүй. Энэ дээр дахиад нэг алдаа гарч ирээд. За хавдар гэхэлэр хэдүүлээ аваад үзье. Хавдар удамшиж ирж болно. За тэрийг бид нар удамших шин чанартай хавдар. Тухайн хүний бие дээр амьдралын буруу хэмээгээс болоод үүсэж болох хавдар буюу энэ тухайн хүний бие дээр одоо шинээр үүсэж байгаа хавдар гэж болох юм шүү дээ. За хавдар аль ч тохиолдолд генийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. За тэгэхээр генийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд жишээ нь тухайн хэлжсэн яг нөгөө хэмжээд тэр бодисуудыг үүсгэх хэрэгтэй. За тамхи татж байгаа үед утаа гарч байгаа. Одоо бидний мэдгээр CO тийм. CO гэдэг нь өөрөө генийн мэдээлэл хэвийн хуваагдаад хэвийн зогсдог метилчих гэдэг уралж одоо ийм процесс явдаг. Тэр процессыг алдагдуулснараа одоо тухайн ген өөрөө нэг бол хуваагдана, нэг бол өөрөөсөө уураг хотлож гаргана. Энэ тэгэхээр генийн мэдээлэл алдагдчихлаар хуваагдахтаа алдаатай хуваагдаад эсвэл уураг хотлож гарахтаа бүтцийн алдагдaltaа уураг гаргаад ингээд бүтэц үйл ажиллагааны алдагдлыг үүсгэнэ гэсэн. За энэ яг бидний одоо энэ Улаанбаатарын агаар дамсгалж байгаа угаарын хийтэй агаартай яг адилхан. За дараагийнх нь нөгөө бох. Тамхины бох. Шаталтын үед үүсэж байгаа таар. Энэ өөрөө даалгарууд төрлийн яг нөгөө хавдар үүсэх бодисууд агуулсан байна. Дээрээс нь никотин тодорхой хэмжээгээр үйлчилж байгаа. Тэгэхээр нөгөө талд нь амар одоо никотин, шингэн амар
үнэр амт оруулагч гэдээ аваад яг энэ хоёрыг тоолоод харьцуулах юм бол одоо хортой. Гэхдээ яг ингээд бодисын тавьж байгаа тоолоод харьцуулах юм бол Янжуур тамхи хамаагүй илүү өндөр хуваар тамхиг одоо хавдрыг үүсгэж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээр одоо хүн болгон хэмэл явах ашиглаж одоо ChatGPT ашиглаж чадж штэ тий. Тийшээ ороод энэ хоёр тамхины аль нь илүү хавдар үүсгэх эрсдэлтэй вэ гэдгийг аваад үзэх юм бол ялгаахгүй яг ингээд хариуг нь хэлээд өгнө аль нь одоо Янжуур тамхи хамаагүй өндөр хувьтай гэдэг. За нөгөө талаасаа бид нар одоо юу гэдэг архич бай бүх юм бай биднэрт эргэн тойрны хавдар үүсгэж байгаа. Тэгэхээр ирээдүйд одоо юу гэдэг хяналтгүйгээр чанар муутай бүтээгдэхүүнийг ингээд нэгэнт хүн ямар нэг юм донтцсон бол тэр өвчин штэ тэргээ болж чадахгүй хэрэглэнэ. Тэгэхээр эрүүл мэндийн талаас нь юу вэ гэхээр тухайн донтцсон хүн хавдар үүсгэж эрсдэл өндөртэй бүтээгдэхүүнийг ингээд хэрэглээд байгаа бол тэр донтолтыг нь бууруулах замаар тухайн донтолтоос гарах буюу нөгөө өвчнөө бид нэр эдгэмээр штэ тий. Тэгэхээр одоо чинь олон улсад түрүүн би бас тэрийг арай орчоог авах гэсэн бас оруулсан юм шиг байна. Тэрний юу гэхээр чинь никотин агуулсан одоо наалт ч юм уу те богч юм уу. Тэр хүн никотиноос донтцсон учраас хэрэгжилж байна. Хэрэглэхдээ дагаж ирж байгаа хортой бодисуудаас нь хордоод байх нь шүү дээ те. Тэгэхэд жишээ нь одоо юу гэдэг никотин агуулсан тэр наалт ч юм уу бохин өөрөө никотины хэрэглийг нь хангангуудаа бусад хортой нэгдлийг нь байхгүй болгочих. Ингээд тэрийг багасгах замаар тэр хүн донтох хэмжээс ангиж ирж штэ тий. Гэтэл энийг тамхин бүтээгдэхүүнгээд өндөр татвар тавьчих юм бол нөгөө хүн нөгөө бидний хуучин донтох өвчин гэдгийг хүлээж авахгүйгээр зүгээр л хавдар туссан үнийг ингээд идэг гэд хажуугаар сэтгэл дээр дэмжиж байгаатай ялгаагүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр хавдар үүсгэх нь аль нь одоо шалтгаан байна. Гэхдээ аль нь их байгаад байна, аль нь бага хоруу чанартай. Тэрэндээ тааруулаад магадгүй тэр нөгөө онцгой алтан дотроо тавьдаг ч юм эрсдлээ ингэж явахгүй бол бид нар дараагийн нэг асуудал нь донтолтоосоо шалтгаалаад нөгөө бүтээгдэхүүний нөгөө сонголтын асуудал ороод ирдэг. Тэгээд илүү хортой бүтээгдэхүүн илүү шингэх одоо чинь амар их юм байна шүү дээ. Одоо би бүр нэг ийм мэдээ харж байсан. Уламжлалт, ургамлын гаралтай Янжуур тамхи вебнес илүү хор багтай учраас гээд тэр яриаг халдварт төвчин судлалын үндэсний төвийн эмч ярьж байгаа би мэдээг харсан. Тэгээ би энэ дэр бүр ингээд гайхаад яг юу уншичаад ингэж байгаа юм бол гэдэг. Тэгэхээр бидний гол үндэс нь юу гэхээр жинхнээсээ шинжлэх ухаан дээр үндэслээд жинхнээсээ хүний бие дээр яаж нөлөөлдгийг судлаад жинхнээсээ хяналт одоо яг энэ стандартыг нь тавиад тэр бодисонд байгаа юмнуудыг үзээд тэрэнд нь тааруулж өвчнөө эдгийнхэн зорилго болохоос биш бид нар ганц татвар тавьдаг ганц ингэдэг нь бол бидний яг донтолттой тэмцэх арга хэрэгсэл биш болчихж байна. Харт амх дээр ч гэсэн бид нар ямар нэгэн донтолттой нэг барьж өрдөг гэхдээ эмчилгээ хэрэгтэй. Гол агуулга нь энэ дээрээ байгаа донтолтой эмчилгээ. Яг нэмээд хавдартай холбоотой нэг зүйл хэлэхэд цахилгаан тамхи анх үүсээд ерөнхийдөө 2003 онд анх патент авсан байдیں۔ Үүнээс хойш 22 жилийн хугацаанд цахилгаан тамхинаас үүдэлтэй хавдрын өвчлөл одоогийн байдлаар бүртгэдэг байна. Мэдээж судалгааны явцад явж байгаа. За гэтэл өнөөдөр Монголч гэлтгүй дэлхийн маш олон улсад энэ цахилгаан тамхины эсрэг гэх одоо гэж хэлье тийм ээ. Ийм компанид ажлууд дээр ямар нэг их сурвалж байхгүй, нотлохоо судалгаа байхгүйгээр энэ хавдар үүсэх эрсдэлтэй магадaltaй гэдэг зүйлийг ярьж байгаа. Би эрсдлийг бол үүсэхгүй. Мэдээж. Гэхдээ өнөөдөр яг байгаа тоо мэдгийг л харж үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол дэлхийд 8 сая хүн Янжуур тамхинаас ууж нас урж байна. Гэтэл яагаад энэ олон жил Янжуур тамхиг хориглоо гэдэг уриалга явсангүй вэ? Нэг. Гэтэл энэ сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэглэгдэж байгаа цахилгаан тамхиг ямар их те акцаар хориглуулъя гэдэг зүйл явж байна гэдэг бас асуулт төрж байгаа. Гэтэл шинжлэх ухааны талаас нь хараад үзэх юм бол эрс тес өөр бүтээгдэхүүн, өөр үйлчлэл байгаад байдаг. Энэ бүтээгдэхүүний гол зорилго нь угаасаа эрсдлийн түвшин багасгая. Harm reduction буюу одоо энэ эрсдлийн түвшин багасгая гэдэг ийм зорилготой. Сая энэ 2025 оны 11 сард Женев хотод талуудын уулзалт болсон тамхины хэлтийн суурь конвенц. Энэ дээр маш олон улсууд энэ эрсдлийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлээч гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шаардж байгаа. За дээрэс нь энэ Англи, Япон, Швед зэрэг улсууд маш хүчтэй одоо өөрсдийнхөө одоо байр суурийг илэрхийлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ маргааныг тасалж өгөөч. Та нарт 5-6 одоо талуудын уулзалтыг дамнаж хойшлууллаа. Яагаад энэ тамхин бүтээгдэхүүн мөн үү биш үү гэдгийг яагаад ялгаж салахгүй байгаа юм бэ гэж. 2025 оны тамхины тархалтын дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаан дээр Янжуур тамхи гэдэг нэг хэсэг байна. Цахилгаан тамхи буюу электроникотын дамжуулах систем гэдэг тусдаа бүлгээр явж байгаа.
Тэгэхээр энэ нь юу гэж байгаа вэ гэхээр веб буюу цахилгаан тамхиг тамхин бүтээгдэхүүн мөн гэж авч үзээгүй байна. Гэхдээ ихэнх улсууд арай хурдан зохицуулахын тулд тамхины хэлтийн тухай хуулиндаа энийг авч хэлэлцүүлж байгаа. Авч үзэж тусдаа бүлэг болгож байгаа яваад байгаа. Гэхдээ тусдаа бүлэг болгож байгаа. Тэр зүйн Филиппин бас Vaping Act гэдэг тусдаа хуультай. Гэх мэтлэнгээр. За ингээд сүүлийн ерөнхийдөө цахилгаан тамхиг одоо зөвшөөрсөн гэх юм уу те. Мэдээж тодорхой стандарт шаардлага хангаад ингээд явж байгаа улсуудыг харах юм бол тамхитлын түвшин амжилттайгаар буурж байгаа олон жишээнүүд байна. Өссөн тохиолдол бараг байхгүй. Харин хоригдсан хэд хатуу бодлого хэрэгэлсэн улсуудын эргээд тамхитлын түвшин эргээ өсдөг. Энэ хуулийн дээрх татврын тооцооллын асуудлаар би бас товчхон ярьчих гэж бодож байна. Түрүүн би хэлсэн энэ никотин агуулаагүй бүтээгдэхүүнүүд дээр татвар ногдуулж байгаа асуудал. За дээрэс нь энэ татврын зөрүүтэй байдал, татварыг адилтгаж ийн гэдэг нэрийдлэр хямд өртөгтэй бүтээгдэхүүн дээр нь татвар нэмээд тэр нь олигтой өсөлт болж чадахгүй. Харин өндөр өртөгтэй бүтээгдэхүүн энэ татврын нөлөөлөл нь өөрөө өндөр болно л гэсэн үг. Энүүгээр яг татвар тавиулахгүй гэдэг зүйл бол биш. Мэдээж татвар тавих нь зөв. Харин энэ хоёр бүтээгдэхүүний үнийн зөрүүг нь хэд өндөр болгох нь өөрөө энэ Монгол улсын эдийн засгт ч өөрөө хохиролтой юм гэдэг нэг асуудал байна. За хоёрдугаарт энэ тамхины одоо онцгойлон татвараас бүрдүүлэх энэ мөнгийг одоо эрүүл мэндийн дэмжих сан гэж байгаа. За одоо номин чимэг гишүүний төслөөр бол одоо тэр хүүхэд хөгжлийг яг одоо бас нэг сан байгуул гэдэг юм яриад байгаа шүү тийм ээ. Тэгэхээр яг энэ эрүүл мэндийг дэмжих сан энэ онцгойлон төрийн одоо цугларж байгаа мөнгөөр юу хийх ёстой вэ гэхээр эргүүлээд энэ тамхинаас гаргах хөтөлбөрүүдийг дэмжих, сурчлагаа хийх. Энэ бүтээгдэхүүн чи ийм эрсдэлтэй шүү гэдэг зүйлийг ярих ийм одоо шаардлага байдаг. Гэвтэл сүүлийн 10 жил, за мэдгүй сүүлийн 20 жил энэ сангийн үйл ажиллагааны тайлан тодорхой биш. Энэ хуулийн дээр энэ сангийн үйл ажиллагааг тодорхой тусгах байсан. Ийм юм зарцуулагдсан биш. Одоо энийг энэ дээр төвлөрүүлэх гэдэг юм яригдах байсан. Гэтэл тийм зүйл байхгүй. За тэгээд дээрэс нь ийм одоо онцгойлон дотор төвлөрнө гэдэг тоон дүн байгаа хэдэн төвөмжл. Гэтэл энэ нь өөрөө хуулийнхаа заалтуудаар амт үнэр хориглолт. За татврын зөрүүтэй байдал гэх мэтлээ хард далд эдийн засгийн түлхсэн зүйлүүдийг хийчихэд тэр татврыг төвлөрүүлнэ гэдэг зүйл ярьж байгаа нь өөрөө маш утгагүй логикийн асуудалтай болчихж байгаа юм. Тэгэхээр ийм зүйл дээр бол улсын хурлын гишүүд бол мэдээж ажиллаж байгаа бах. Бидний хувьд бол энэ санал бичгүүд бол байнгын өгж явж байгаа. Тэгэхээр яг энэ иймэрхүү олон зүйлүүд байна гэж миний хувьд бол. Одоо зүгээр ингээд таны ярианаас нэг ийм зүйл ажил л да тийм. За веб импортлог нэг тал, янжуур импортлог нэг тал. За ингээд энэ хоёртой хоорондоо үз тарж байгаа зах зээлээ булаацалтаа. За дээр нь хуулийн төсөл ингээд ороод ирсэн. Тэгээд сүүлдээ одоо аль нь энийхэн талан ойлгохгүй болчихлоо. Гэхдээ эцсийн дүндээ аль нь их багтаа байгаа болохоос биш, хортой нь бол хортой. Та түр хэл одоо нэг төсөл төр хүүхд төрийг чиглэсэн залууд байна энэ л зүгөө. Гэхдээ хэрэглээг үндсэн хэрэглээг буруулах тал дээр юм алгаа гэдэг. Энэ тал дээр тэгвэл та одоо чи нэмж оруулахаар заалтууд үгүй юм ба. За энэ хуулийн төсөл төр огт дурддаг нэг зүйл бол 500 метрийн хууль юм. 500 метрийн хууль нь өөрөө далд эдийн засаг хар зах зээлийг нэмэгдүүлэх хамгийн том үндсэн шалтгаан болж байгаа гэдгийг парламентын судалгааны хүрээлэн өөрөө гаргацсан. За энэ ч өөрөө одоо хүн болгон нээлттэй байгаа баг. Тэгэхээр энэ 500 метрийн хуулийг бол тэр чигт нь авч явах хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаар хяналтын системийг сайжруулах хэрэгтэй. Яг энэ хүүхдэд худалдаалж байгаа юу үгүй юу гэдэг асуудлыг хөндөг хэрэгтэй. Тэн дээр торгуулийн системийг сайжруулах, одоо камержуулах гэх мэтлэн. За дээрэс нь одоо зарим гишүүд ярьж ийлээ автомат машин суурьдуулж гэдэг юм уу те. Заавал иргэний өмнө шалгах шаардлагатай байна. За одоо байгаа энэ одоо ерөнхийдөө Монгол Улсны сая орчим хүн цахилгаан тамхи болон янжуур тамхи хэрэглэж байгаа гэдэг тооцоол байж болно. Гэтэл хүүхдүүдийн хэрэглээ цахилгаан тамхи нь 20-10%, янжуур тамхи нь 19 бас 20 орчим хувь байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ одоо яг тооцоолыг хэрхэн хийсэн бэ гэдэг нь бас нэг тодорхой биш байгаад байна. За мэдээж өөрсдийнхөө аргачлалаараа хийсэн баг. Гэхдээ бас огт үгүйсгээгүй. Энийг бид нар энэ одоо үлгэр дуурайл гэдэг зүйлээр л хангах хэрэгтэй. Өнөөдөр энэ тамхины за тэр зүйн цахилгаан тамхины тухай худал мэдээллүүд те. Одоо жишээ нь 7 дугаар ангийн хүүхд хэрэглээд 9 дугаар ангид улаан хорд авдар тусчээ гэдэг ч юм уу те. Ийм мэдээллүүд нь өөрөө улам хүүхдүүдийн хэрэглэх сэдлийг төрүүлдэг. Энэ мэдээллүүд их явах тусмаа хүүхдүүдийг хэрэглүүлэх сэдлийг төрүүлж идэг. Тэрнээс бол насанд хүрсэн хүмүүст бол тэр бол нөлөөлөх болцсон байдаг. Тэгэхээр ийм худал мэдээллүүдийг явуулаад байгаа хүмүүс болооч. Аль нэг тал нь байгаа юм уу сайн мэдэхгүй. Бинийг танаас тодорхойлох гэдэг байгаа байхгүй юу? Яг ингээд веб оруулж импортлог тал нь ингээд ийм мэдээ нөгөө тал руугаа эсрэг янжуур оруулалт тал тэр вебийнхаа эсрэг ийм үнэхээр
явуулаад хоорондоо ингэж үзээд байгаа дүр зураг үнэхээр ажиглагдаад байгаа мó үгүй юм уу? А тэрийг нь одоо шинэ номын чимэг гүшний төс санаачлахаар тэр нь наад хоёр талдаа гарчаал үзээд байгаа юм шиг ийм дүр зураг нь аль нэг бодиттой юм бэ гэдгийг би бас тодорхойлох гэдэг байна. За яг хөө тэр тийм мэдээллийн дайм бол угаасаа сүүлийн хэдэн жил боллоо. За мэдээж айл талдаа байгаа таны хэлж байгаатай би бас санал нэг байна. А гэхдээ өнөөдөр шийдвэр шинжлэх ухаан дээр л нотлогдож гарах хэрэгтэй. Энийг л манай улсын хурлын гишүүд садраа харах хэрэгтэй. Дээрээс манай мэргэжлийн байгууллагууд энэ дээр дуугарах хэрэгтэй байна. Худлаа ярьж болохгүй байна. Өнөөдөр би одоо зуршлаа өөрчлөлт гэдэг хөтөлбөрийн хүрээнд олон улсын бас кафра гэдэг одоо harm reduction буюу хуруу чанарыг буулгах юм одоо хөтөлбөр дээр бас гишүүнээр Монгол улсыг төлөөлж явдаг. Яг энэ дүр зураг зөвхөн Монголд биш дэлхийн бүх улсад явагдаж байна. Тэр зүйн маяг хуульчлаагүй орнуудад ядуу буруу бий хөгжиж буй улсуудад явагдаж байна. Гаднаа санхүүжилттэй байна гэдэг зүйл ярьж байна. Энийг одоо барьж авч байгаа те одоо гишүүн ч юм аль яам энийг лоббидах асуудал маш их байна гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр миний хувьд мэдээж би цахилгаан тамхины талд нь ярьж байна тийм ээ. Энэ цахилгаан тамхи гэдэг зүйлийг би дэмжиж хэрэглээд өгөөч гэдэг байгаа зүйл биш. Энэ тамхин бүтээгдэхүүн одоо энэ цахилгаан тамхи одоо веб халаадаг энэ хоруу чанар бууруулсан бүтээгдэхүүний тухай худлаа мэдээлэл тарахаа болооч гэдэг уриалгыг би хэлмээр байгаа. Худлаа мэдээлэл нотлогдоогүй, судлаагүй, шинжилгээгүй ийм мэдээлэл тараасан нь өөрөө энийг хэрэглүүлэх хэрэгслийг нэмэгдүүлдэг юм а гэдэг угаасаа нотлогдсон хөлбөр. Тэгэхээр энэ тал дээр бол аль нэг нь одоо мэдээж одоо зах зээлээ булаацалтаад байгаа зүйл байгаа. Гэхдээ янжуур тамхи төр тусмаа энэ зах зээлийг булаацалтах шаардлага одоо байдлаар байгаа мó үгүй мó гэдгийг бол мэдэхгүй байна. Яагаад тэгэхээр өнөөдрийн энэ хууль нь өөрөө яг янжуур тамхи нь илүү одоо таата нөхцлөөр худалдаалах, таата нөхцлөөр татвараа тогтоолгох ийм нөхцөл байдалтай л байгаа гэж би харж байгаа. Сүүлийн үеийн нэг донтолт гэдэг зүйлийг өвчин гэж харддаг болцсон надад хэцүү юм шиг санагдаад байна. Аам аригч, аам тамхич, аам хар тамхич юм шиг. Энэ хөрхөө өвдсөн байна гэх. А тэгэхээр тэгвэл энэ нэгд өвдсөн хүн юм чи имжлэх хэрэгтэй болно. За одоо аль нь ч одоо миний сайн хэлж байгаа донтолтуудаас имжлэгдэх боломж нь одоо шинэгийн тамхитан дээр ямар хөө боломж юу байдгийг одоо ангаахаа хөгжөөлэн имжилчих үйл хөдөө. Энэ дээр нөгөө нэг мэдгүй миний өнцгөөс бол яг асуултын хариулт эндээс эхлэх хэрэгтэй юм шиг байгаа гэж бодоод байгаа. Сайн лабораторитой байгаад яг яагаад донтоод байгаа гэдгээс эхэлнэ. За никотинд аливаа алкогоолнд ч донтцсон бай, никотинд ч донтцсон бай. Имчилгээ хэрэгтэй. За тэгэхээр одоо жишээ нь тамхинд алуус дээр хэдүүлээ зүгээр Google дээр үзэж болно, ChatGPT-гээс хэмэл яваханаас сууж үзэж болно. Тэгэхээр никотиныг нь агуулсан бусад хортой нэгдлийг нь байхгүй болгосон бүтээгдэхүүнийг хэрэглүүлээд никотиныг нь багасгах замаар тэр хүний одоо донтолтыг бууруулж байгаа. Энэ бол яг эмчилгээний ингээд юм бүр ингээд ямар эмчилгээ хэрэглэх вэ гэвэл ингээд зүгээр хайвал гараад ирнэ. Тэгэхээр бидний гол асуудал нь юу вэ гэхээр YouTube одоо Facebook дээр ч юм уу хэн нэгэн хүний бичсэн мэдээллийг сурвалжаад айгүй хитгээд байгаа. Тэрний хооронд одоо яг баттай их сурвалжаас ороод хэдүүлээ уншихад одоо ямар ч хэлний бариаргүйгээр бүгдийг уншиж болохоор боллоо шүү дээ тийм. Тэгэхээр одоо жишээ нь 100 хүн байлаа гэж бодоход яг сэтгэлийн тэнхийгээрээ даваад гарч байгаа нэг байна уу хоёр маш цөөхөн тохиолдол. Бусд нь нэг хэсэг хугацаанд татахгүй байжснаа буцаагаад бүр агрессив донтолт руугаа ороод эхэлдэг. Тэгэхээр нэгт энэ бол донтолт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Донтолтод эмчилгээ хэрэгтэй. Эмчилгээ хэрэглээд гэсэн чинь нөгөө эмчилгээнд олон улсад ашигладаг бүтээгдэхүүнийг нь тамхитай адилхан англи руу авчиад хайжчихлаар энэ яг зөв асуудал үгүй асуудал уу гэдэг дээр нэгт эргэлзээтэй байна. Хоёрт бид нэр өөрийн улсад одоо хуулиар заагаагүй бол олон улсын даган орсон конвенцийг дагах ч юм уу тийм асуудлууд нэгт эргэж байгаа. Олон улсын судалгаанууд эргэж байгаа. Тэрэн дээр чинь зарим тохиолдолд юу гэдэг нь аль нэг бизнесийн байгууллага ч юм уу хэн нэгний захиалгаар зүгээр шууд ингээд юм хэвлэлцдэг сэтгүүлүүд ч байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг зөв стандартаа гаргахын тулд бид нэр өөрсдөндөө ядаж зүгээр энэ аль тамхи нь ямар бодис агуулад байгаа, аль нь хүний бид яаж нөлөөлөд байгаа гэдгийг ялгаж салгадаг лабораторитой байхгүй бол бидний ийм асуудлууд бол асар ихээр хөндөгдөнө. Тэгэхээр хэдүүлээ зүгээр л Google-ээс ороод энэ хоёр бүтээгдэхүүний аль нь илүү хавдар үсэгдэв, аль нь яаж имчилгээ хэрэглэдэг, улсууд ямар зохицуулалт хийгээд байгаа, яагаас салгаад байгаа гэдгийг ороод харахад бүгд нээлттэй юм дээр бүгд ойлгомжтой байгаа юм дээр ингээд зүгээр нэг юм Facebook дээр нэг хүний ч юм уу нэг их сурвалжийн тодорхой бусан юм дээр мэтгэлцээд байгаа тэр миний хувьд бол гайхаад энэ маш ойлгомжтой шинжлэх ухаан. Аль хэдийн судалцаа ирээдүйд гарч болох эрсдлийг аль талдаа дүгнэж одоо predict хийнэ гэж ярьдаг шүү дээ. Таамаглаж ингээд судалгаанууд гаргадаг.
Гэхдээ яг бууруулсан байгаа орнууд дээр яг ямар судалгааг үндэслээ, тэр судалгаа нь ямар сэтгүүл дээр хэвлэгдээд, ямар үр дүн гарцсан, яг гол шалтгаан юу гэдэг нь энэ дээр. Тэгэхээр донтолт үүсгээд байна. Донтолтыг үүсгэж байгаа бодисыг дагаж орж байгаа хороо бодис нь ямар байна? Нэгэнд хэрэглээ болцсон гэдэг чинь хэцүү байхгүй. Хүмүүс донтоод хэрэглээд байгаа учраас хэрэглэх гээд нь шүү дээ. Тэр нь өөрөө хямд үнээс шалтгаалж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар хайж болох гээд нь шүү дээ. Тэгэхээр тэн дээрээс тэр хэрэглээ нь донтолтоос шалтгаалж байгаа бол тэрийг нь бууруулахын тулд үндсэн концепцийн дагуу хоруу бодисынх нь хортой хэмжээнд нь тааруулж нөгөө нэг онцгой албан татварыг тавих нь өөрөө нөгөө донтолтыг бууруулах гэдэг нь гол шалтгаан шүү дээ. Тэгэхээр яг энэ нь суурь үндсэнд байх болоо гэж бодож байна. За магадгүй нэмэлтээр юу гэдэг бизнесийнх нь өнцгүүд орж ирэх байх. Гэхдээ миний өнцгөөс бол хоруу чанар дээр нь тулгуурлаач. Донтолтоо өвчин гэж хүлээж аваач. Өвчнөө эмчлэе л та гэдэг нь эмч талаасаа гаргаж байгаа өнцг нь. Одоо ч стандарт хэмжээ 100 газар бол хэрэгжилтэн дээр бол хяналттай байх боломж бол мэдээж байхгүй. Тэгвэл ядаж орж ирж байгаа дээр нь за яг одоо янз бүр тавхин дээр бол одоо бүх никотиний хэмжээ байдаг. Бусад өөр орж ирж байгаа тавхинууд байна. Яг ямар энэ олон улсын стандартаар нийцэж байгаа юм үгүй мүү гэдгийг нь хянах боломж болцоонууд юм ямар. Одоо бол яг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль болон бусад дүрм журмын хувьд бол одоо янз бүр тамхи, навчин тамхи гэх урмлын галтай тамхин бүтээгдэхүүн дээр л ер нь бол стандартууд байгаа. Тэгээ хил гайл дээр одоо гайлын нэгдсэн төв лаборатори энэ чинь бол яг ерөөхдөө энэ тамхиуд дээр л хяналтаа тавьж байгаа. Бусад тамхин дээр бол ямар ч хяналтаа авах боломж авахгүй, зохицолт авахгүй. Хэрвээ энэ хууль маань хэрвээ батлагдах юм бол одоо нэр томьёо тодорхойлтч гэдэг юм уу те тэрэн дээр нь уураар ажилладаг те веб бүтээгдэхүүнтэй холбоотой шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний зохицолтод орж ирэх юм бол яалтчгүй стандартуудыг бол шинээр бодлуулсруулж батлуулахаас өөр арга байхгүй. Мөн одоо бид нар 2018 онд бол Монгол улсад мөрдөгдөж байгаа бүх одоо 6000 гаруй стандарт дээр улсын үзлэг хийгээд тамхин бүтээгдэхүүн дээр бол техникийн зохицолт боловсруулж батлая гэдэг шийдвэр засгийн газрын 235 дугаар тогтоолоор одоо ингээд үүрэг болгоод өгсөн байдаг. Энэ ажлыг бол хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтийн яамд үүрэг болгосон. Энэтэй холбоотой ажлын хэсэг бол 2 удаа байгуулагдсан. Тэгээд бид нар техникийн зохицуултын төслийг боловсруулсан. Гэвч одоо цаашаагаа ерөөсөө яваагүй. Одоо ингээд өнөөдрийн төвшөнд байж гэн хэрвээ тухайн техникийн зохицуул батлагдсан бол бид нар бас энэ вебтэй холбоотой халаадаг тамхитай холбоотой асуудлууд бол тодорхой хэмжээгээр зохицуулах байсан болов уу гэж бодож байгаа. Тэгээд мөн одоо олон улсын стандартын байгууллагад бол үндсэндээ тамхин бүтээгдэхүүний бие даасан техникийн хороо гэж үүдэг. Стандартыг баталдаг хороо. За энэ хороонд одоо уламжлалт тамхины асуудал байна. Мөн навчин тамхины асуудал байна. Мөн веб бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг зохицуулдаг 3 саб комити гэдэг дэд хороонууд байгаа. За энэ веб бүтээгдэхүүний одоо стандартчлалын дэд хороо нь болохоор ер нь бол бас л шинэл гэсэн үг л дээ. Шинэ хороо үндсэндээ 6 стандарт баталсан байна. Одоо өнөөдрийн байдлаар. За энэтэй холбоотой суурь одоо нэр томьёо тодорхойлтын бидний одоо ингээд хуулийн дээр ингээд нэр томьёо тодорхойлт зөрүүтэй байна гэдэг нь шүү дээ, тий. Энэ асуудлыг бол зохицуулсан нэр томьёо тодорхойлтыг бол олон улсын стандартын байгууллагаас гаргасан. Гэхдээ энийг бол зөвхөн стандартын байгууллага ганцаараа гаргаагүй. Энэ дээр бол олон улсын одоо энэ дээр байна л да ингээд Користа буюу олон улсын нэг тий Европын албаны лаборатори тамхины судалгаа хийдэг байгууллагууд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байна. Дэлхийн нэг гайлын байгууллагууд байна, тий. Олон улсын нэг нэгдсэн үндэсний байгууллага гэх мэтчлэнгээр нэг тамхины судалгаа хийдэг маш олон 6-7 байгууллагууд ингээд хамтарч ажиллаад энэ стандартыг гаргасан гэсэн үг. Тэгэхээр батлагдсан энэ 6 стандарт бол тодорхой хэмжээгээр судлагдсан байна л гэсэн үг. Тийм. Тэгэхээр бид нар одоо би ер нь бол тамхин бүтээгдэхүүнийг одоо тий уламжлалт тамхи одоо юун тамхи электрон тамхи энтер гэдэг дээр бол ямар нэгэн юу гаргах үндэслэл байхгүй. Одоо тий тэр нь сайн муу үндэслэл байхгүй. Гэхдээ бид нар судлагдсан зүйлийг бол хүн насан турш хүн бол өөрөө сонголтоо хийн тий. Энэ бол миний одоо хэрэглэх бүтээгдэхүүн би эрүүл мэндэ бодож байгаа хайрлаж байгаа хэрэглэхгүй байх бас боломж нь байгаа шүү дээ. Тэгэхээр судлагдаагүй бүтээгдэхүүнийг хүүхэд залуучууд хэрэглэж гин гэдэг нь өөрөө хуулиар зохицуулсан зохицуулт байхгүй байна гэдэг чинь өөрсгөө одоо лаборатори болгоод ийн гэсэн үг байхгүй тий. Судалгааны лаборатори болгоод ийна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол бас эцэг эхчүүд нь ч гэсэндээ өөр хүүхдтэй бас зөв ойлголт өгөөд өөртөө судалж мэдээгүй ч гэсэндээ бас энэ нь бол судлагдаагүй юм биш үү, болохгүй шүү гэдэг талаас нь бас анхааруулж хэлэх. Бид нар бас танин мэдхүүн чиглэлээр сургалт мэдээлэл оруулах, өгөх энэ төр бас асуудлууд дутагдмаг байдаг юм байна л гэж харсан. Энэ дээр бол төрийн бас байгууллагууд бол нэлээд идэвхтэй ажиллаж бас бид нэр төрийн байгууллагын нэгтэй дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. Үнэр хамт гэдэг нэг ойлголт байна. Энэ одоо ялангуяа веб дээр хамгийн гол яригдаад байгаа. Бусад одоо ойролцоо ижил төрлийн бүтээгдэхүүнээс гол ялгараад байгаа юм. Одоо жишээ нь нэг ерөнхий боловсролын сургуулийн нэг ангиас гидий шалгалт хийсэн чи ийм гарч ирлээ гэдэг ширээн дээр тавьсан баахан вебүүд ийм зураг. Энэ болохоор ингээд ялангуяа залуу хүмүүсүүд ингээд татаад байна гэдэг. Энд дээр тодорхой зохицуултууд бас байх хэрэгтэй юм. Одоо чинь тэр өмнө хилцүүлэлт орсон хүмүүс бол энийг бол бүр ингээд зарим нь
үнэр амттай бол оруулахгүй ч гэдэг ийм зохицуулт байдаг ч гэдэг ийм нарийн зүйл яриад байсан. Яг энэ үнэр амтан дээр тодорхой зохицуултууд юу байгаа юм? За саяны стандарттай холбоотойгоор энэ үнэр амт холбогдох боломжтой. Яг тэгэхээр Европын холбоо болон Америк нэгдсэн улс гэх мэтлэн одоо хятад улс ялгаа байхгүй. Бүгдээрээ цахилгаан тамхин бүтээгдэхүүн дээр стандарт тогтоож өгсөн байгаа. Үйлдвэрлэж байгаа дээр нь бас импортлж байгаа дээр нь. За Америк нэгдсэн улсад бол FDA буюу нөгөө хүнс болон эмийн зохицуултын агентлаг энэ одоо энэ орж байгаа орц найрлага нь хүний биед байж болох хэмжээ одоо хэмжээнээс ийм бага байх ёстой гэдэг ийм зохицуултыг хийж өгч байгаа. Энийн үндсэн дээр яг энэ брендинг, энэ бүтээгдэхүүн, энэ амттайгаа худалдаалагдаж болно гэдэг ийм зөвшөөрлөг өгдөг. За Европын холбооны хувьд бол бүр одоо нарийн зохицуулттай байдаг л та миллилитр никотины агуулмж гэх мэтлэн энэ бүх зохицуултуудыг бол PMTA явах тийм ээ. PMTA гэдэг одоо юугаар зохицуултаар бол хийж өгдөг. За үйлдвэрлэгч ерөнхийдөө хятад улсын хувьд бол экспортлж байгаа бүтээгдэхүүнийхээ стандартыг бол бас тогтоож өгдөг байгаа. Дотооддоо хэрэглэх бүтээгдэхүүнийхэн ч гэсэн стандартыг бол тогтоож өгдөг. Тэгэхээр яг манай номин чимэг гишүүн маань хүртэл одоо яриад байсан тийм ээ. Одоо хятад улс нь өөрсдөө үйлдвэрлэдэг хэрнээ хэрэглэдэггүй юм билээ гэж ярих бас гайхалтай тийм. Яг үнийг хэлэхэд бол тэнцээ нөхцөл байдал шал өөр байгаа. Стандарт нь манайхаас хавь өндөр байна. Яг энэ хүнийхээ эрүүл мэндэд одоо байх боломжтой тэр бодисуудын орц найрлагыг тодорхой зааж өгсөн байна гэдэг ийм зүйл байгаа. За үнэр амтны хориглолтыг ерөнхийдөө хүүхдүүд их хэрэглээд байгаа гэдэг зүйлийг бол ярьж байгаа. Веб хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаа байдаг. За тэр зам Кохрейны судалгаагаа түрүүн одоо эрхэм байрын чиглэлдэг хамгийн өндөр үнэлгээтэй судалгаа байна те. Энэ дээр яг одоо веб хэрэглэж байгаа хүмүүсийн одоо 50-аас дээш хувь нь үнэр амтанд болж хэрэглэж байна. Улмаар тэгээд тамхинасаа бүрэн татгалзаж байна гэдэг ийм үнцэг бол байдаг л та. Тэгэхээр яг одоо үнэр амтны хориглолтыг нэг 10 гаруй улс хориглолт бол хийсэн байна. Гэхдээ зөвшөөрсөн байгаа улсуудад бас одоо бүх үнэр амтыг нь зөвшөөрөхөөс илүүтэйгээр яг тодорхой нэг заалтууд байна. Жишээ нь Шинэ Зеланд улсын хувьд болохоор одоо mint sprite ч гэдэг юм уу тийм холимын нэршилтэй бишээр mint бол mint, sprite бол sprite гэдэг тийм нэршилтэйгээр явж байгаа тохиолдол байна. За зарим улсууд нь бас яг энэ нэг тодорхой нэг 8-9 төрлийн амтыг үлдээгээд бусдыг нь одоо хэрэглүүлэхгүй гэдэг ийм залтууд ч байна. Бид нар энэ бүх үнэр амтыг нь за гаанаас бусад гэж байгаа шүү дээ. Үнэр амтыг нь хориглох юм бол нэгдүгээр тэн цахилгаан тамхиг хэрэглэх хүн нэгдүгээр олдохгүй. За хэрэглэх шаардлага нь бол байхгүй. Гэхдээ хэрэглээ сурцсан хүмүүс нь хар зах зээлээр л авна гэсэн үг. Тэр нь өөрөө ямарваа нэгэн эргэж буцах хаяг байхгүй, чанарын стандарт хяналт байхгүй зүйл рүү хүмүүсийгээ түлхэж байна, хууль бус хэрэглэгч болгож байна л гэсэн үг. Өнөөдөр яг хятад улсад үнэр амтны хориг бол хэрэгждэг. Гэхдээ нөгөө нэг Pinduoduo, Taobao гэх мэтлэн онлайн сайтууд дээр энэ бол чөлөөтэй зарагдаж байгаа хэвээрээ байгаад байгаа. Тэр смог ингээд их миллилитрээр савлагдаад тэрийг ингэж refill буюу нөхөж түрэх замаар явж байгаа. Ийм тохиолдлууд руу иргэдийгээ түлхэж болохгүй маа гэдэг ийм зүйл байна. Хүүхдүүд хэрэглээд байгаа асуудал дээр бол мэдээж төрөний хилдэг технологийн шийдлүүд байна. Дээрээс нь хяналтын шийдлүүд байна. Хамгийн чухал нь өөрөө эцэг эхийн хүмүүжил байна. Яг хориглочихсон 40 орчим, зөвшөөрчихсөн 80 орчим гэсэн улс байгаа гэсэн тийм. Эдний хориглосон үндсэн шалтгаан дээр 40 орных юу байна? Зөвшөөрсөн 80 орны үндсэн шалтгаан нь юу байна? Хэдий судалгаа хийж үзв. Үндсэн. За яг энэ хориглосон улсууд дундаас яг шашны залттай улсууд байна. Мэдээж нэг лалын шашинтай улсууд байна те. Эдгээр маань бол бүрэн хориглолт хийсэн байна. За хоёрдугаарт энэ төрийн өмчит тамхины компанитай улсуудын хориглолтууд байна. За энэ этхэг. За Вьетнам. За Хятад гэх мэтлэн одоо нэг тал хориглолт хийсэн улсууд байна те. За Вьетнамын хувьд бол бүрэн хориглолт хийсэн баг жишээтэй. За энэ улсууд нь бол өөрөө төрийн өмчит тамхины компанитай тамхинаас орж ирж байгаа орлогууд нь маш өндөр байдаг. За Хятад улсын тухайд бол тамхинаас орж ирж байгаа орлого нь батлан хамгаалахынхаа яамны төсөвтэй тэнцдэг гэх мэтлэнгээр. Одоо хүмүүс яриад шүү дээ Хятад веб хэрэглэж байгаа хүн хаалгаа гэдэг те. Гэтэл нөгөө тэр улсын үжил баримтлал бодлого нь өөрөө тамхиталтыг буулгах зорилготой юм уу гэвэл гэдэг асуулт байхгүй. Яг зорилго нь тамхиталтыг буулгахын төлөө яг юу хийгээд байгаа вэ гэдэг нь яг өнөөдөр баримт бичгээр бол тодорхой зүйл байхгүй байна. Ийм учраас эдгэртэйгээ бид нар үзүүлэх хэрэг байхгүй. За Сингапур ус хориглолоо гэж яриад байна те. Сингапур ус хориглолт хийсэн эхний улсуудын нэг. Гэтэл энэ нь өөрөө нөгөө нэг THC буюу канабистэй өөр төрлийн одоо донтуулагч одоо хар тамхины холцтойгоор гарч ирэх шалтгааныг нэмэгдүүлээд үүнээсээ болоод энийг бүр дийлхэ болоод ингэж хатуу арга хэмжээ авч байгаа
зүйл бол байна. За сүүлийн үед энэ Таиланд улсад бас одоо торгож ийн хоригдж ийн гэдэг зүйлийг яриад байгаа шиг байна тийм ээ. Гэхдээ яг за би нөгөө түрүү нэг олон улсын байгууллага байдаг гэж хэлсэн. Таиландын гишүүнээс асуухад за одоогийн байдлаар нэг ч хүнийг 150-аас 160 доллараар торгоогүй гэдэг мэдээлэл надад байна. За мэдээж энэ тодорхой хэмжээний хоригдолт бол хийгдсэн. Гэхдээ энэний хүмүүсийн хэрэглээг хориглохоос илүүтэйгээр импортлох үйлдвэрлэхийг хориглосон юм байна гэд. Ерөнхийдөө энэ дизинформашн буюу одоо мэдээлэл говьлох асуудал төр манай Монгол улсын хувьд маш хүлтэргүй хандж байгаа юм зүйлүүд байна. За бусад одоо Европын холбооны улсуудын жишээг авч үзье л да. За Нидерланд улсын хувьд бол тодорхой хэмжээний бас хагас хориглолт хийсэн. За энэ нь эргүүлээд нөгөө хар зах зээл нөгөө хөрш орнууд те Герман гэх мэтлэн улсуудаас одоо чанаргүй одоо өөр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зөөх юм эрсдэл үүссэн байна. Гэт эргээд энэ хуулийг эргэж авч үзэх ийм асуудал яригдж байгаа жишээнүүд бол байна. За одоо нэгэд ингээд веб гэдэг зүйл ингээд дэлхийд даяар өсвөөс өгöd харж байна. Тэгэхээр та бүхнээс одоо мэдээж олон улсын судалгаанууд давхар хийгээд явж байгаа бах. Эргээд одоо гişүүд хууль стандарт батлахын тулд та бүхэнд л хандна. Та бүхэн хийж байгаа судалгаанууд гэдэг үл юу юм бэ? Хаанхын илүү үр дүнтэй, хаанхын илүү амьдрал хэрэгжих боломжтой. Нэг сансар стандарт тавьчид өөрсдөө тэрэндээ бүдрээддэг орнууд ч бас байгаад байдаг. Ингийн тулд яг нэг тусгай зөвшөөрлөлтөө компани импортлох тусгай зөвшөөрлөлтөй компаниудыг бол бас нэг зөвшөөрлийн тухай хуулиараа зохицуулж өгч байгаа. Тэр байгууллагууд нь бол одоо манайхтай бол хамтарч ажиллахын тулд одоо бид нарт ийм шинэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа гэд мэдээллүүдээ үнэн зөв өгөх хэрэгтэй. Тэрэн дээр нь бол бид нар судалж байгаад олон улсад ер нь бол энэ олон улсын стандартын байгууллагаас гаргаж байгаа тэр юун дээр л түшгэлж одоо стандартуудаа боловсруулна гэсэн үг. Олон улсад ер нь бол бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнтэй холбоотой нийтдээ 69 стандарт байлээ. Би өчигдөр бас судалж үзлээ. Тэгээд манайх бол Монгол улс өөрсдөө бас яг тэр стандартад гар бичлэн оролцож санал өгдөг эрх бүхий одоо тийм гишүүнчлэлтэй явдаг. Тийм учраас би одоо тэрэнд идэвхтэй оролцохын тулд манайх одоо ийм хуулийн зохицуулалтад хийж байгаа ийм асуудлууд байна гэдгээ одоо юу гэдэг нь тамхины асуудал хариуцсан байгууллагуудаа хамтраад ингээ ажиллая гэхлээр яг хариуцсан оноос нь байгууллага байдаг учраас одоо хувь одоо тэ стандартын энэ асуудлыг хариуцсан мэрэгжилтэн гэдэг утгаараа саналуудаа ерөөхдөө бол өгөөд оролцоод ингээд явж байгаа. Энэ хурал нь бол одоо жилд нэг удаа болдог. Тэгээ энэ жилийн хурлаар бол вебтэй холбоотой 2 стандарт 2025 онд батлагдсан. Тэгээ энийг сурчлах ажил одоо үүрэг хариуцлагын үед бол манай байгууллагын чиг үүрэг байгаа. Бид нар вебсайтн дээрээ ч юм уу те ингээд мэдээлэл явдаг. Энэ бол гэхдээ ер нь бол бас хангалтгүй л гэж үзэж байгаа л да. За одоо аль ч хөлбөр ямар ч тодорхой хэмжээнд татвар бол өсөх нь байна. За тодорхой хэмжээний мөнгө орж ирэх нэ. Энийг яг энэ эрүүл мэнд талаас нь зөв зарцуулах хөлбөрүүд нь юу байж байна? Ер нь бол боловсрал нөгөө мэдлгүүд рүү илүү анхаарах гэсэн. Энэ яг ямар гаж нөлөөтэй юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Дээрээс нь нөгөө донтолтын нөгөө эмчилгээний стандарт руу бид нэр эргэж харах хэрэгтэй болно. Тэгэхээр яг Монгол улсад донтолтыг өвчин гэж хүлээж авсан бол тэрэнд яг ямар эмчилгээ хийх гэдэг стандарт руу орж ирнэ. Хоёрт нөгөө хамгийн үр дүнтэй аргуудаа ер нь айгүй хойно тавиадах шиг байна. Тэр нь хяналт. За одоо жишээ нь технологи хөгжсөн байгаа тохиолдолд альва зарах тусгай зөвшөөрөлтэй газар ч юм уу те тамхиг зарах тусгай зөвшөөрөлтэй газар тамхи авж байгаа хүн өөрөө хэмнэл оюуханы хяналттай камер дор аавна. Хэрвээ тэрийг тийм камерт зараагүй одоо хамаг өгсөн бол одоо зөрчөөд насан туршид үнд ч юм уу шалгаагүй өгсөн бол асар их хэмжээний торгуул тавигдчихж байгаа. За энэ бол ингээд ийм үр дүнтэй харгуудын нэг болж эхэлж байгаа. Яг энийг хасан тэрийг нэмнэ гэхээсээ илүүтэйгээр буцаагаад нөгөө нэг яг энэ тамхин төрлийн бүтээгдэхүүн хэрэглүүл ирээдүйд яадаг гэдэг нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээр үгэл илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй. Нөгөө эрүүл мэндийн пирамид гэж байдаг. Нөгөө яг ингээд стандарт пирамид бол урьдчилан сэргийлэхдээ илүү их мөнгө зарцуулаад тэгээд өвчин үүсний дараа айгүй бага мөнгө зарцуулж байгаа нь өөрөө эрүүл мэндийн систем зөв явж байгаа улсын санхүүгийн зохицуулалт буруу хардсан пирамид болохоор ер нь бол маш буруу явж байгаа санхүүжилт гэж үзэж. Тэгэхээр бид нэр урьдчилан сэргийлэх нөгөө хяналтаа чангадгах тэгээд ер нь энэ донтолт гэж яагаад үүсдэг? Тэр донтолт үр удамд жишээ нь 40-с 60% дамждаг. Тэгэхээр би одоо юу гэдэг нэг алкогольны хэрэглээ өндөр байсан үеуд манай Монгол оронд байгаа шүү дээ. Тэр үед байгаа хүмүүс яг донтчих үед нь ингээд үр удам гарахтаа 40-с 60% нь ямар нэгэн донтолт байдлаар дамжицсан баг. Тэр нь хар тамхи байж болно, чихэр байж болно, зурагц дэлгэц юу ч байж болно. Тэгэхээр яг энэ урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийг өгөх гэдэг нь өөрөө эрүүл мэндийн одоо ард түмний нийт одоо нөгөө хүмүүсийн эрүүл мэндийн чадамжийг дэвшлүүлэх
гэдэг суурь нь өөрөө боловсрал болоо явчихж байна. Тэгэхээр тэрэн лүүгээ илүү анхаарах хэрэгтэй болж таарч байна. Тэгээд дээрэс нь зөв зохицуулалт. Нөгөө яг хороо чанарыг хэдүүлж инхнээсээ Монголдо үзье. Тим хэмжээний лаборатори тийм үнэтэй биш байхгүй. Тэр лабораторийг нь байгуулад яг өөртөө судлаад бодисын судлаад дээрэс нь жишээ нь ингээд донтолт болгон дээр улс үндэстэн болгоны өөрсдийн онцлог гэж байгаа дондох юм дээр жишээ нь архин дээр архийг задлдаг алкогол дегидрогеназа гэдэг фермент бид нэр яг энэ газар нутгийнхаа хүрээлэлд бол манайх хамгийн бага учраас тэрэнд архинд илүү их донтож гин илүү их яаж гин гэдэг юм явсан тэр үед явж байхад би бол айгүй санаж байна. Тэгээд алкоголны градусыг багасгахыг ингээд асар олон хүмүүс градус багасгаад архитал буурчдаг гинийг шоолж исэн үеийг ч би санаж байна. Тэгэхээр донтол гэдэг өөрөө тухайн улс үндэстний стрессийн түвшинтэй холбоотой. Тэгэхээр монголчууд стрессийн түвшин хэр байгаа? Утаанаас болоод төгжрлээсээ болоод дууны бохирдлоос болоод хэр байгаа? Тэрэн дээр бид нэр яг энэ зохицуулалтаа хийхдээ ямар бодис нь яг ямар хор чанартай байгаад байгаа. Тэрэн дээрээсээ бид нар ингээд ийм гүн гүнзгий явж ийн хүний эрүүл мэндэд шийдлийг олуулсад гаргаж ийн. Манайх болохоор зүгээр л энэ ингэсэн гинэ тэр тэгсэн гинэ эндээс ингэсэн гинэ гэдэг байдлаар хийж байгаа нь өөрөө яг ганц одоо энэ тамхины ялалтын тухай хуулиас ахуулаад бусад бүх юм дээр айгүй тийм үр дүн багтаа хуулиалаад байгаа гэж зүгээр миний хувьд харж байгаа. Одоо олон улсад жишээ авдаг нэг хуурай хууль гэдэг. Зүгээр одоо таны өнцгөөс бол нэг тиймэрхүү дүр зураг давтагдах гэдэг нэг одоо энэ тамхины хуулийн дээр нь хэлэх гэдэг гэж би ойлголоо зөв үү? Зөв товчхаас уу. Энэ дээр нэмээд хэлэхээр юм юу вэ? Яавал одоо жишээ нь тэр хуулийн алтааг давтахгүй байх боломж одоо энэ тамхины хууль дээр харагдаж байна. Хориглол бол шийдэл биш шийдийг аль 1920 онд Америк нэгдсэн улсын хууль авал баталсан. Хориглолт бол шийдэл биш. Тэгэхээр өнөөдрийн хуулийг төслийг харах юм бол нэг бүтээгдэхүүн дээр нь хэтэрхий их дарамт үүсгэд энийг ерөөхдөө хэрэглээг нь бүр мөсөн байхгүй болгоод харин нөгөө талдаа илүү хортойг нь үлдээгээд энэ угаасаа уламжлалт юм чинь байж л гэлдэг гэдэг ийм зүйл явж байгаа. Тэгэхээр бид нар энэ хуулийн зохицуулалтыг төслийг харах юм бол энэ тэр тусмаа их сурвалжуудыг харах юм бол маш хувчны их сурвалжууд явж байна. Бас хэд нэг талыг барьсан их сурвалжууд явж байна. Тэгэхээр энийг хэдүүлээ хамтдаа сайжруулмаар байна гэдэг би уриалга хэлмээр байна. Би бол төрийн бас байгууллагыг төлөвлөж байна. Дээрээс нь олон улсын байгууллагыг төлөвлөж байна. Хангалттай их нотлохоо судалгаанууд бий. Энийг хамгийн сүүлийн үеийн судалгааны шинжлэх ухаанаар хэдүүлээ хамтдаа шийдээд энэ нийгэмдэр одоо байгаа энэ том тамхиталт гэдэг зүйлийг багасгах нь бидний зорилго юм аа гэдэг зүйлийг бол хэлмээр байгаа. Өнөөдөр 2030 он гэхэд 14% буурна гэдэг чинь энэ бол өөрөө хэд абсолютны тоо бас хэд худлаа байдаг. Тэгэхээр энэ тоог бид нар гарах үнэхээр одоо боломж байгаа мó байхгүй мó гэдгийг бид нар туршиж үзэж л мэднэ. Гэхдээ буруу замаар турших нь өөрөө цаг хугацаа алдахын л нэмэр. Тэгэхээр энэ хуулийг уус суурьтай шинжлэх ухаанчаар олон улсын нотлохоо судалгаан дээр суурилсан байдлаар хамтраад хийя гэдэг ийм зүйл байгаад байгаа. Дээрээс нь би хүн болгонд хэлээд байгаа. Хүн ер нь ямар нэгэн төрлийн тамхи хэрэглэх шаардлага байхгүй. Хүн цэвэр агаар л амьсгалах хэрэгтэй. За тэр тусмаа хүүхдүүдийн хажууд альва нэгэн донтолтын эсрэг, донтолттой бүтээгдэхүүнийг хэрэглэх, тэдрээр зөөлгөх ийм асуудал Монгол улсад аль дээрээсээ байсан энэ асуудал буураагүй байна. Энэ тал руугаа тэр энэ насанд хүрсэн хүмүүс рүүгээ харуулсан одоо боловсролыг дээшлүүлэх контент энэ зүйл төр бид нар мөнгө хаяач. Энийг хийх ёстой байгууллагууд нь хийгээч. Болохгүй бол төрийн бас байгууллагаас нь бид нар хамтдаа хийя гэдэг ийм зүйлийг л одоо хэлмээр байна да. За баярлалаа үзэгчдээ өнөөдрийнхөө нийслэлээр нэвтрүүлгийгээр өндөрлүүлж байгаа. Улсын их хурлаас тамхины ялалтын тухай хуулийг ерөнхийдөө бол хилцэхийг дэмжиж хилцэх зүйтэй гэдээ үзчихсэн байгаа. За үүнтэй холбоотой бид тагнаас талуудын байр суурийг хүргэсээр байгаа. Энэ удаад студидтэй бид за хүний их хэмж эрхэм баяр стандарт хэмжил 100 газрын ахлах мэргэжилтэн бүрэг тулам за мөн зурчлаа өөрчлөлт хөтөлбөрийн тэргүүн цогтоочор нарыг урьж оролцож тагнаас цочтойхон байр суурийг хүргэлээ урьдчилан баярлалаа. За баярлалаа.